Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 80 гаруй иргэдийн төлөөлөл өнөөдөр төрийн ордны баруун хаалган дээр цугларч эсэргүүцэл илэрхийллээ. Тэдний мэдээлж байгаагаар улсын хурлын гишүүн Батзориг нь Баянзүрх дүүргийн засаг дарга байхдаа эрх мэдлээ ашиглан иргэдэд олгох ёстой 0.7 га газрыг танил тал ах トゥ хамаатанд өгсөн гэлээ. Тиймээс Монгол улсын иргэн бүрд хуулиар олгосон 0.7 га газрын асуудлаа шийдвэрлэхийн тулд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэд улсын хурлын гишүүн Батзориг эсэргүүцсэн шаардлага улсын хурлын дарга энх өгөхөөр цугларчээ. 2008 оноос хойш газрын тухай хуулийн дагуу тийм ээ иргэн 07 өмчлөх хэрэгтэй гэж хууль гарсан тийм ээ. Тэрнээс хойш ерөөсө 2008 оноос хойш газраа хашаага хатгаад 07 дээр амьдарч байгаа. Өдийг хүртэл өмчилж авах эрхэн ч үүсэхгүй байна, эзэмших эрхэн ч үүсэхгүй байна. Энэ болохоор ингэж байгаа энэ Баянзүрх дүүргийн засаг дарга Батзориг нь захирамж гарсан 11 оны захирамж. Гэтэл гачууртын иргэд 450-аад айл авцсан газрыг Батзориг захирамжтаа 517 болгочлаа. За яг хөө Монгол хүн 07-г 06 болгоё багтаараа бай гэж байгаа юм. Гэтэл нөгөө гачууртын амьдарч байгаа улсууд дээр Батзориг 300 айл оруулж ирж, Улаанбаатар айл оруулж ирж, бичиг баримтанд өргөжөөд данхаасан гоё байшин 07-гийн 06 болгосон. За тэр яг болъё гэж бодъё. Зөвшөөр ярдам. Гэтэл энэ тоо тугаар хийж 2007 оны 12 сарын 25-ны захирамж, мөнх очрын захирамж гэж усад оруулж ирж байгаа юм. Тэр усууд нь өнөөдөр хүртэл газар дээр ирдэггүй. Нэг хүн газар алдсан одоо хинтигээс ирнэ. Би энэ маш муугай илгэний өвчтэй байгаа. Тэгээд Батзориг нь дахиад яасан гэхээр нэг 11 оны захирамж дээр нэг хүн 2 удаа захирамж, 4 хүнийг 8 удаа гаргасан. Тэр 8 удаа гарсан манай гачууртын иргэн одоо Янжмаа Дэмэрлийн Янжмаа 2 захирамж гарсан мөртөө нэг газраач аваагүй. Иргэдийн хэлж буйгаар нийтдээ 100 орчим өрхийн гарын үсгийг цуглуулжээ. Иргэн Хишигмаагийн хэлснээр дийлэнх нь ял хүүхэдтэй өнчин өрөөсөн өрх толгоолсон эмэгтэйчүүдийн газрыг булаасан гэлээ. Тэрээр Монгол улсын иргэн бүрд хуулиар олгосон 0.7 га газраа авахар 2008 оноос хойш хөөцөлдөжээ. Гэвч өмчлөх боломжгүй гэх хариуг газрын албанаас өгсөөр байгаа гэлээ. Иргэдийн хэлж буйгаар энэ асуудлаар дүүргээс гадна газрын алба авилгатай тэмцэх газар гэд бүх шатанд хандсан ч өнөө хүртэл хариу ирүүлээгүй байна. Тиймээс энэ удаад асуудлыг шийдвэрлэж хуулиар олгосон газрыг нь олохгүй бол иргэдийн зүгээс тэмцлийн хуурц хэлбэр чилжинэ гэдгээ мэдгдлээ. Ямар ч тач бид энэ талаар улсын хурлын гишүүн Батзоригтой холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Улсын хурлын гишүүн Батзоригтой холбогдож мэдээллийг иргэн тэнцвэртэй хүргэх болно.